Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусалцаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Толгой. Үргэлжлэл. Толгойн өвчин ямар нэг тодорхой үүрэг гүйцэтгэдэг нь бий. Тэр ямар нэг үүргээс зүхтаах боломж олгодог. Жишээ нь эмэгтэй нэг удаа толгойн өвчнөөрөө төрөй барьж бэлгийн харилцаанаас татгалзжээ. Энэ өвчнөө хэд хэдэн удаа шалтгаан болгосоор орой болохоор толгой нь өвддөг болж. Ямар ч энд тус болохгүй. Уул нь асуудлаа тайван ярилцаад шийдвэр гаргах нь дээр. Толгой таллаж өвдөх буюу мигрен. Энэ нь ихэнхдээ толгой нэг л газар өвддөг. Тодорхой үе шаттайгаар илэрдэг мэдрэлийн гаралтай өвчин юм. Өвчин амдаах жирийн эмнүүд энд тус болдоггүй. Тиймээс өвчнийг зөвхөн мэдрэлийг тэтгэх аргаар эдгээдэг. Толгой талдаж өвдөх өвчин ихэнхдээ бүрэн төгс байх дуртай хүмүүст тусдаг. Тэд үргэлж өөрийгөө загнаж, шүүмжилж, яллаж, шийтгэж, төгс төгөлдөрлөө тэмүүлдэг. Тэд үнэн хэрэгтээ бүрэн бусын бөөн бүрдэл болсон байдаг. Түүнээсээ салвал өвчнөөсөө сална. Заримдаа толгой талдаж өвдөх нь бүх төрлийн айдсаас болдог. Нэг охин найз залуутайгаа анх үнсэлцэхэд дотор нь муухай болж, дараа нь толгой нь маш хүчтэй талдаж өвдөд юр болохгүй байж. Түүний далд ухамсартай харилцсан өөртөө нь ярилцсны эцэст доорх шалтгааныг илрүүлсэн юм. Түүний сарын тэмдэг анх ирэхэд ээж нь эрчүүдээс их болгоомжлуулжээ. Секс нь хамгийн заваан зүйл. Эрчүүд бол эмэгтэйчүүдийг жирэмслүүлээд л хайдаг хэмээн эхний буруу бэлгийн хичээлүүдийг зааж. Та нарын мэдэж авснаар далд ухамсарын нэг үүрэг нь хамгаалах. Энэ охины далд ухамсар нь түүний цэвэр ёс зүйтэй байх тал дээр анхаар гарга олсон нь тэр байлаа. Ийм тохиолдолд хүүхэд байхаас нь секс хандах зөв ойлголт, хандлагыг бий болгох хэрэгтэй. Энэ бол нүгэлт үйлдэл биш. Энэ нь сэтгэлийн хайрыг биетээр харуулахын илрэл үлээ. Хүнтэй харилцах сайхан арга, амьдралаас ханамж авах, сэтгэлийг ариусгах, боловсронгүй болгох арга гэж хүлээж ав. Хэрвээ энэ харилцааг муухай зүйл гэж үзэж, түүнээс зүхтаадаг бол байгалийн зүйлээс зүхтааж байна гэсэн үг. Байгалийн бүхий л зүйл Бурхан
дээд ухаанаар бүтээгдсэн байдаг билээ. Адам Евагийн үлгэрээс эхлээд хүн энэ хорвоогийн бүх зүйлийг таньж мэдээд Бурханд очих ёстой гэдэг шүү дээ. Тэгвэл энэ замыг төвчшгүй хүнд болгох хэрэг байна уу? Ой тогтоолтоо алдах, ой тогтоолт муудах буюу амнезия. Айдас нь ой тогтоолт муудах, ой тогтоолтоо алдахын гол шалтгаан болдог. Энэ нь зүгээр нэг айх биш. Амьдралаас зүгтаах бодлоос болдог. Та бүхнийг мартахыг хүсчээ. Онцгүй тохиолдол болоход танилуд ихэнхдээ чи үнийг мартаа гэж зөвлөдөг шүү дээ. Хэрвээ та энэ үгийг дагах юм бол ой тогтоолтоо амархан алдсандаа гайхах хэрэг. Заримдаа далд ухамсар ой тогтоолтоо алдалтын тусламжаар хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Ой тогтоолтоос сэтгэлийн зовлон, биеийн зүдгүүртэй холбоотой үйл явдал алга болдог. Тархины хавдар. ертөнцийг үзэх өөрийнхөө үзэл бодолд эргэн тойрны хүмүүсийнхээ ертөнцийг захируулах бодолтой хүмүүст ихэвчлэн энэ өвчин тусдаг. Тэд маш зөрүүд, бусдын ертөнцийг хүлээн авахаас татгалздаг улс. Энэ нь бусад хүмүүс ертөнцийг хүчирхийлдэг. Ингээд тархин илүү ачааллаасаа болж хавддаг хэрэг. Над дээр сэтгцийн өөрчлөлтөй тархины хавдрын хүн хагалгаа хийлгсэн залуу ирсэн юм. Далд ухамсартай харилцахад эдгээр эмгэг түүний бусад хүмүүс ертөнцид ханддаг маш их хүчирхийлэлтэй холбоотой байлаа. Тэрээр ёс зүй, дэг журам гэсэн ойлголтод маш их ач холбогдол өгдөг байсан бөгөөд түүний хэмжүүрийг зөрчсөн хэнийг ч болов хөнөөхөөс буцдаггүй байлаа. Түүний далд ухамсар доорх нээлттэй мэдээллийг өгсөн юм. Чи урд нь өөр ертөнцид амьдарч байж. Харин одоо энд байна. Чи энэ л ертөнцид төрсөн. Үүнийг хайрлан хүлээж ав. Тэгвэл чи эрүүл болно. Энэ баг үнэн байх. Би дандаа өөр гаргаар аялж байна гэж зүүдэлдэг юм. Гэхдээ ийм их шодрогоос явдалтай энэ ертөнцийг би хэрхэн хүлээж авах юм бэ? Нилээн олон удаагийн ярилцлагын дүнд тэрээр энэ ертөнц шудраг, өв тэгш гэдэгтээ эвлэрсэн. Тэрээр одоо эвэрүүл болж эхнэр авч залуучуудын клуб нээсэн юм аа. Мэдрэлийн систем. Мэдрэл бол хүлээн авах чухал эрхтэн. Энэ эрхтэн альва холбоог илэрхийлдэг. Мэдрэлийн системийн өвчлөлийн үед таны эргэн тойрноо хүлээж авах, бусадтай харилцах харилцаа харин өөрчлөгддөг. Мэдрэлийн өрөвсөл буюу неврологи. Хэтэрхий өрөвч сэтгэлтэй, бас ичхнүүртэй хүмүүс энэ өвчнөөр өвддөг болохыг би ажигласан. Ийм тохиолдолд энэ нь нүгэл үлдснийхэн төлөөх шийтгэл байдаг. Та өөрийгөө нүгэлтэй хүн гэж бодд юм байна. Химэн би гурвалсан мэдрэлийн өрөвслөөр өвддөг эмэгтэйд хэллээ. Мэдээж хэрэг би маш их нүгэлтэй. Үүнийхээ төлөө бид маш хатуу гисгээгдэх учиртай. Зовж шансны бидний сэтгэл сая ариусан шүү дээ. Хэрвээ өөрийгөө шийтгэхэ болвол таны амьдрал ямар болох вэ? Тэрээр нилээд бодол хийлснэ. Гайхсан маягтай. Миний амьдрал бүрэн өөрчлөгдөж би аз жаргалтай болно. Зөв. Тэгээ бидний нүгэл яах юм бэ? Та ойлгож байна уу? Бурхан бол хизээч шийтгдэггүй. Тэр хүн бүхэнд сайн тал руугаа өөрчлөгдөх боломж өгдөг. Тэгэхээр та өөрийнхөө амьдрал дахь боломжийг ашигла. Буруутай хүн гэж юусоо үгүй. Хүн болгон тухайн үед ухамсарласан хэмжээгээрээ үйлдэл хийдэг. Тиймээс та дандаа зөвийг хийж байгаа. ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх юм бол та өөрийгөө буруудах бодлоосоо салах болно. Мэдрэлийн өрөвсөл нь харилцах дургүй хүнтэйгээ харилцах. Харилцахад яшигтай байх. Мөн тухайн байгаа байдалд таалагдахгүй үед бас үүсдэг. Мэдрэлийн өрөвсөл нь заримдаа хэн нэгний анхаарал татах гэсэн жаахан ч гэсэн халамж хүртэх гэсэн бас хүсэл байдаг юм аа.
Уй мөчний өвчин. Радикулит ишиас. Бүсэлхийн хавийн эргэтэн түшиг тулгуур дэмжлэгийг илэрхийлдэг. Иймээс биеийн болон сэтгэлийн ямар ч ачаал энэ хэсгийн байдалд нөлөөлдөг. Мөнгөний төлөө санаа зовох, санхүүгийн байдал, ирээдүйнхээ төлөө санаа зовох нь бүсэлхийн хавьд өвчин үүсгэдэг. Ихэнхдээ ажил мэргэжил нь их хэмжээний мөнгөтэй холбоотой хүмүүсийн бүсэлхийн өвдөд юм. Хүн санхүүгийн бэрхшээлд орох, мөнгөн дуусах үедээ материалын байдлаа аврахын тулд ёстой л нуруугаа хот ойлгож эхэлдэг. Хэрвээ таны бүсэлхийн өвддөг бол та өөр дээрээ даагдашгүй ачаа өрчээ гэсэн үг. Миний нэгэн танил надад доорх зүйлийг ярьсан юм. 7 хоногийн өмнө цай уугаа сууж байтал нуруугаар минь хатгаад би бүр мөлхөж орондоо орсон гэж хичнээн их ажилтай байсан гэж санана. Гэхдээ 7 хоног өвчнийхөө хүчээр их сайхан амарсан шүү. Тайвширч толгой минь сэргэг болсон. Чиний зааснаар дүгнэлт хийсэн чинь би өөртөө дэндүү их ачаал авч яаж сандарч явсан юм бэлээ. Далд ухамсар минь намайг хамгаалж энэ үйлдэлийг хийсэн байх гэж би бодож байна. Түүнээс хойш би өөрийнхөө дийлэх ажлыг л хийдэг болсон гэж хэлсэн юм а. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэнэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн эзтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм а. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1